Студид дараагийнхаа сэдвээр ярилцахаар зочноо ороод байна. Тэгэхээр сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай асуудал санаа зовоосоор ирсэн. Тэгэхээр яг энэ асуудлаар бас аж үйлдвэрийн яам тодорхой шийдэл гарц бий болгож за хоттой тун ойрхон Төв аймгийн Баян Шандман суманд за агро парк байгуулж 1900 орчим гар талбайд нийслэлийн хүн амын хүнсний ногоо, нарийн ногоогоор хангах юм том төслийг яг энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэ төслийн нэг хэсэг болсон хүлэмжийн аж ахуйн төслийг бас гардан хэрэгжүүлж за энэ төслийн зөвлөхөд ажиллаж байгаа. За алтан цацралтыг студид тавиад байна танд. Өглөөний мэнд хүргье. Өглөөний мэнд хүргье. За энэ төсөл бол ингээд яг танилцуулгаас харж байхад та өчигдөр бас энэ төсөлд оролцсон хүмүүст мэдээлэл өгч байсан. Танилцуулгаас харж байхад хэрвээ хэрэгжүүл маш чухал. Бидний одоо хүсэн хүл хийж исэн. Үнэхээр одоо нэг явуулах гад болохгүй байж нэг арга замаа олж чадахгүй байсан тийм л зүйлийг л эхлүүлж байгаа тийм буянтай сайхан ажил харагдан лээ. Тий. Ерөнхийдөө хөдөө аж ахуй одоо энэ фермерийн аж ахуйг бол ихэнх одоо хөгжингөө орнуудад хийдэг туршлага нь бол ийм паркинг системээр нэгдсэн нэг зохион байгуулалтанд одоо хүч хөрөнгө оюун санаагаа нэгтгээд нэг чиглэлд нэг доор ингэж паркинг зохион байгуулалтаар хийдэг ийм сайхан туршлага байд юм байна л да. Тэгээд яг би бол үндсэндээ манай сонсогчд бол мэдж байгаа бид нар өнөөдөр хэрэгжилж байгаа жимс хүнсний ногооныхоо 80-аас илүү хувийг зөвхөн нэг орноос авж байгаа. Бүгд наримтгад дард улсаас авж байгаа. Тэгэхээр тэр хэрэгжилж байгаа тэр ногооны маань одоо чанар гэх юм уу хаан тарьсан хинний гараар ямар тээврээр явсан тэгээд яаж хадгалагдсан гэх мэт одоо гарал үүсэлтэй холбоотой юм уу тухайлбал одоо бидний хэрэглэн дээр лагуун дээр юм уу эсвэл гэрийн одоо галтгооны ширээн дээр ирэх хүртлээр бол ингээд хөөгөө судлаад үзэхээр 7-оос 10 хоногийн дараа хятадын урд мужаас ирж байгаа юм л зүйл байна. Тэгэхээр хүнсний ногоо жимс гэдэг бол өөрөө их хадгалалт удаан даадаггүй, хурдан мууддаг, биологийнхоо одоо хуулиараа болвол үр жимс боловсрлоо тэр үрний гадна талын одоо махлаг үеийн ялцраад бактери вирусэнд итгэдээд ингээд хөрсөн дээр унаал цаашаа ургаад явахын зүйлийг бид нэр идэх ёстой болж байгаа хгүй. Тэгэхээр энэ хугацаа бол өөрөөр хэлбэл эрүүл ахуйн хувьд бол ийм удаан хугацаатай юм. Ногоог бол шинээр нь идэх ёстой ийм зүйл байхгүй. Тэгэхээр зөвхөн энэ зүйл нь өнөөдөр монголчууд бидний одоо тарьж байгаа юм нь бол нөгөө цагуурын нөхцлөөс болоод улирлын чанартай зуны улиралд нийлэг хальсан хүлэмжинд тарьж байгаа. Тэгэхээр энэ гадаадаас ирж байгаа ногооны одоо зарцуулж байгаа мөнгөн дүн бол бас их том харагдаж байна. Жилд нэг 18-аас 20 сая долларыг бид нар одоо ирээнд ойчж санхүүжилт хийдэг. Тэгээ тийм оронд нь тийм ногоо авч үр хөвгтүүдэд өгж байгаа гэсэн юм байхгүй. За тэгэхээр энэтэй холбогдоод бид нар энэ Чингис Бондын санхүүжилтээс тодорхой хэмжээгээр манай төрөөс бол энэ өвлийн хүлэмж аж ахуй хөгжүүлээгээд ингээд эхнээ ээлжинд сая нэг 3 жил ингээд явлаа. Тэгээ энэ хооронд бас мэдээж хэрэг нөгөө санхүүжилт авахд одоо барьцаа хөрөнгө мөрөндөөс эхлээд ер нь бол ногоочин улсууд бол өнөөдөр Монгол орны нөхцөлд бол яг энэ жимс хүнсний ногооны энэ аж ахуй маань өөрөө олчлон өрхийн аж ахуй нуруунд дээр явж байгаа. Өөрөөр хэлбэл улирлын чанартай тий одоо нэг үсрээл нэг 5-аас 10 төрлийн ногоог зуны улирлд энэ одоо ган гачиг халуун усгүй ийм чиггүй агаарт тариад хөдөлмөрлөөд тэгээ намар зэрэг хурааж авдаг. Тэгээ үнэн нь унждаг. Тэгээ Улаанбаатар руугаа ирэхээр нөгөө борлуулалтын систем байхгүй. Тэгээ одоо нөгөө ченж гэдэг хөрхий яригадаад байдаг хүмүүсээ гараар дамжаад ингээд хятадаас ирж байгаа ногоо нэг 4-5 гар дамждаг бол Монгол дотроо одоо тариалсан ногоо бол хамгийн багадаа 3 гар дамжиж одоо өнө өртгөн өсч ард иргэд очиж явах жишээд. Энэ бол цэвэр одоо менежментийн шин зүйл хийх ёстой л энэ зүйлүүд. Нөгөө талаасаа ийм хэмжээний одоо хөрөнгө зардал гадагшаа гарч байгаа зүйл нь дотооддоо хийх боломжтой хамгийн ойрхон юм энэ байна. За одоо та яг
Энэ Баян Чандманд байгуулагдж байгаа агропаркийн хүлэмжийн аж ахуйн төслөө танилцуулаад байна. За энэ хичнээн талбай яах вэ? Тэр хүлэмж нь яг жилийн 4 удирлын турш тогтмол одоо шинэ ногоогоор нийслэхнийг хангах тийм болцоотой юу? Ямар системинд бий болох гэдэг. Тий, бидний санал болгож байгаа зүйл бол сая 2 удаагийн одоо төслийн танилцуулга хийлээ. Нийтдээ 360 орчим хүмүүс оролцож байна. Маш их сонирхож байна хүмүүс. Тэгэхээр гол зүйл нь 1900 га талбайд энэ хөдөө аж ахуй, фермерийн аж ахуй нэлээд олон төрлийн үйлдвэрлэлүүд нэг хашаанд орох гэх бах. Сүү, мах гэдэг төлөв. Тий, өндөг, дахиа, үнэ, тий, ийм зүйлүүд орно. Тэгээд бидний хийх гэж байгаа нэг зүйл нь бол 20 га талбайд нийтдээ нэг 60 ширхэг хүлэмж 10-ыг үржих 80 м буюу 800 м квадрат талбайтай. Тий, тус бүрэн тийм үү. Тийм 60 ширхэг хүлэмжийг бид нэр байгуулах юм санал одоо боловсруулад явж байгаа. За энэ 60 хүлэмжийг яах юм гэхээр урт талын одоо Чингис Бондоос авч хүлэмж барьж байгаа улсууд бол ганц нэгээрээ явж ирсэн. Одоо төсөл хийгээд ингээд зээл 100% хөцөлтөй ингээд яваад за ингээд зээл бүтлээхэд газар хаа байна те. Газар худалдаж авна. Тэр гадуур нь хашаа барина тийм ээ. За худаг гаргана. За хүлэмжийнхаа байрыг авна. Тог цахилгаан татна гэд ингэж явсаар байтал нөгөө хамаг хөрөнгө маань нөгөө ногоо тарих биш. Бүтээн байгуулалт хийсээр хагаад одоо өөр мэрэгжлийн ажил хийж явна. Тус тусдаа ингэж хийгээд мөнгө задлагадаад байсан байна. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл энэ 60 хүлэмж бол нэг л яндантай байх байхгүй. Тийм байна. Өөр уулын ингэртүүд 60 яндан галан нүрс гэд. Тэгэхээр хуваагдах зардлыг би голж байгаа. Тухайлбал би энд ямар санал оруулж байгаа гэхээр Улаанбаатар хотын ард иргэдийн хүнсний хэрэгцээнд энэ сүлжээ дэлгүүрүүдээр зарагдж байгаа хичнээн төрлийн ногоог монголчууд идж байгаа. Тэр судалгааг хийсний үндсэн дээр хэдэн хүлэмжинд өгөрцгийг тарих уу, хэдэн помидор тарих уу, хэдэн чинжүү. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдийг бид нар одоо хоорондоо зөвшөлдсөний үндсэн дээр 60 аж ахуйн нэгж нийлэх гэж л байгаа байхгүй юу? Тэгээд 60-уулаа дундаа хотынхоо хүн амын хүнсний хэрэгцээнд өглөө болгон шинэ ногоог нийлүүлэх гэсэн ажлын хүрээнд хөдөлмөр хүчээ оюун ухаанаа хоршиж байгаа. Өөрөөр хэлбэл дундаа бүх юмнууд. Тухайлбал энд хамгийн гол зүйл бол энэ ногоо жимсийг тарихад технологийн асуудал байна. Өнөөдөр үр сонгохоос эхлээд ямар сортын энэ үгэрчийг тарих юм те. Тэрнээс эхлээд бид нэр мэрэгжлийн төвшөнд ажиллах хэрэгтэй байна. Тийм учраас хүлэмж болгон нэг агрономчтой байхгүй. Энэ хүлэмжийн аж ахуйг өдөр тутам авч явах хүмүүс бол технологийн агрономчт байна. Бид нэр тэр агрономчийг тухайлбал 5 агрономчийг бид нэр одоо 2 сая төгрөгөөр цалинжуулъя. Тэгэхэд тэр агрономчууд бол амьдралд нь бас боломжийн хүрэлцээтэй. Одоо бол манай агрономчд бол юу гэхээр зуны улиралд ажиллаж байгаа л намар ажилгүй болчихдог. Тэгэхээр нэг аж ахуй бол агрономчтой их цалин өгч чадахгүй. Ногооных нь өртөг өндөрсөж байгаа. Тэгэхээр одоо энэ 5 агрономчийн нэг сарын 10 сая төгрөгийн цалингийн фондыг зүгээр энгийн жишээ 60 хүлэмжинд хуваахад нэг хүлэмжинд 166 мянган төгрөг. Тэгэхээр тэр хүлэмжийг эрхэлж байгаа хүн тэр өндөр мэрэгжлийн агрономчд 166 мянган төгрөгийн цалин өгнө гэдэг бол бүтээгдэхүүн өөрөө өртөг багсан. Тийм. Тий. Тэгэхээр бид нар одоо хятадаас орж ирж байгаа ногоот өрсөлдөх боломжтой. За нөгөө нэг талын санал болгож байгаа нэг зүйл бол бид нар хүлэмж болгон өөрсдөө одоо хэдэн шуудаа ногоо үүрээ хот руу орохгүй маа. Тусдаа логистикийн компани байх юм. Өөрөөр хэлбэл Чандман агр парк компани тэр дэд үтсийн асуудал болоод борлуулалт логистикийг шийднэ. Тэгэхээр хүлэмжнээсээ өглөө одоо хөрөнгө оруулагчийн тэр хүлэмж бол өглөө шин ногоогоо хураагаад хашаан дотроо тэр логистикийн компани тэнд савлгааны цэг тушаач. Тэгээ падаана аваа явлаа. Цаашаа нь савлж баялаад сүлжээ дэлгүүрүүдээр явчихна. Тэр ногоочин хүн бол энэ ногоог яаж сайн тарих вэ те? Ингээд цаашдаа бол брэнд гаргах тал руу анхаарна. Тэр агрономч ногооч. Агрономч бодлуулалт тэгээд мэрэгжлийн технологи энтерт бол санаа зовхгүй нь шүү Тий, дээ. санаа зовхгүй. Нөгөө нэг систем учраас. Нөгөө талаас хөрөнгө оруулсан хүн бол одоо юу гэдэг одоо бидний явж байгаа систем шиг өдөр болгон дахиж очиод хөрс яах вэ, бордоо яах вэ те? Тэгээ нүүрс хаанаас ачих вэ ингээ явах юм байхгүй. Ууслага нь яаж, нарны яаж юм. Тийм байхгүй. Хөрөнгө оруулагч бол жинхэнэ босс шиг одоо юу гэдэг сард 2 удаа агрономчдын тэр технологийн албанаас энэ сард хэдэн тонн энэ жимс сурав цаашид бодлого технологи бодлого. За та хүлэмжнийхээ тухай яриач. Би таны тэр нэг яг
энд хийх гэж байгаа хүлэмжил байх гэж бодож байна нөгөө гүзээлзэн тавьдаг. Монголд гүзээлзэн тавьж та бодлоо үзүүлсэн шүү дээ. Тэгэхээр бидний тавьж байгаа санал бол юу гэхээр зэрэг ямар ч байтугай бид нар ийм Монголын эрсдэс цагуурын нөхцөлд бол энэ нарлаг хүлэмж гэдэг энэ зүйлээр бид нар одоо туршиж үзсэн гэсэн. Одоо бүтэн өвлжөнгөө бид нар 11 сараас 6 сар хүртэл гүзээлзэн жимс тариад тэр дотор одоо зүгээр одоо тоос хүртээлгээд ингээд үтсэн. Тэгэхээр Монголын хэдийгээр хатуу ширүүн уур амьсгалтай ч гэсэн бидэрт нэг давуу тал нь юу гэхээр нарлаг Монгол орн гэдэг юмд байгаа. Өөрөөр хэлбэл 14-өөс 15 оны одоо өвөл нийтдээ 100 хоногийн хамгийн хүйтэн 100 хоногийг авахд нэг л өдөр бүрхэг байж байгаа байхгүй. Тэгэхээр ургамал ургахад шаардлагатай үндсэн 5 хүчин зүйл байна. Тэр нь юу гэхээр зэрэг мэдээж гэрэл нар тий. За тэгээ ус, тэгээд дулаан, тэгээд юу агааржуулалт тий. Тэгээ хөрсний үржил шимгээд. Тэгэхээр энэ бусад дөрвөн юм нь байгаа. Бидэрт хамгийн хүнд юм дулаанаа яаж шийдэх вэ гэдэг асуудал. Дулааны зардал өндөр байх юм бол тэр ногоо жимсний үн өртөг өнссөн. Тэгэхээр үндсэндээ нар гарч яхад манай нар бол хэдийгээр өвөл одоо холдсон ч гэсэн нар л байгаа үед бол тэр зориултын одоо хөлөмжний тэр байшин дотор бол нэмэх 30 градус. Тэгэхээр шөнийн улирал шөнийн хугацаанд жоохон галлага орох юм зүйл. А хэрвээ хөлөмж маань талбай минийх бол жижигхэн л дээ одоо 200 м квадрат. Одоо бид нэр мархаж байгаа 800 м квадрат бол тийм хэмжээгээр эзлэх хүнээр нарны дулааныг шингээж аваад оройд нь нар жарахаар хүнжлөө бүтээчихнэ гэсэн. Тэгэхээр тэр дулааныг ашиглаж бид нэр барих юм боломжтой. А нөгөө талаар бидний одоо тэр 1 жилийн хугацаанд тарьсан тэр юун дээр үзэхэд бол бас нэг их монголчууд хүн болгон мэдхээр нэг давуу тал байна. Тэр нь юу гэхээр зэрэг бид нар хятадын, солонгосын, Америкийн сорт нэг гүзээлцгийг авчир тариад ингээд тухайлбал одоо хятадын сортыг манай одоо энэ зах зээл дээр борлуулж байгаа ийм том гүзээлцэг нь шүү дээ. Тэр бол ийм усан амттай байна. А тэгэхэд манай тарихаар тэр амтанд нь өөрчлөлт орж байгаа. Тэгээ энэ одоо яагаад ингэв бордоо мордоо юу болов гэдэг жишээлбэл хятад хэлж яана л да. Тэгэхээр тэнд бид нар бууцаа одоо бяа ялцмгаараа л бордож байгаа. Өөр химийн бордоо хийхгүй. Зүгээ амьдарч байгаа учраас ямар нэгэн хор байж болохгүй тэр амьд уус. А тэгэхээр энэ бол экологийн цэвэр. А тэгэхээр яагаад амтан сайн байна гэсэн энэ их энгийн юм байхгүй. Өдөр шөнийн температурын зөрөөнд тэр жимсэнд амтан нэмэгдэж байна. Яагаад нэмэгдэн гэхээр эн чинь амьд организм. Өдөр 30 градустай байжгаад орой болохоор шөнө гадаа хүтрээд ирэнгүүт хөлөмжийн температур 15 болж унж орж ирж штэ. Тэгэхээр 50% унж байгаа үз. Тэгэхээр тэр амьд юм чинь унтж чадахгүй штэ. 50 таргалаад хэвтэж чадахгүй. Тий. А тэгэнгүүт ургамал яадын цутааж чадахгүй хөл байхгүй штэ. А тэгэхээр тэр ургамал чинь бодисын солилцоо явуулдаг байхгүй. Аль их хэмжээгээр тэжээл эргэлтэн сайжирч. А тэр ирсэн тэр тэжээл хаана очиж жимсэнд очих байхгүй. А тэгэхээр энтэй холбогдоод зүгээр одоо биднэрт ийм бэжингээ санал ирж байхгүй. Танаа энэ гүзээлзэгний ийм амтай гүзээлзэгнийг юу яая. Бээжинд аваад ирээч гэж байгаа. Өнөөдөр Бээж Улаанбаатарын хооронд өдөрт 3 онгоц явж байгаа. Өнөөдөр дэлхийд даяараа энэ жимс цэцэг хоёр онгоцоор явдаг 8 аахгүй. Бид нар жишээлбэл нэгдээд энэ зөвхөн гүзээлзэгэнд хараад ятууд өгөөгөл өнөөдөр ийм л тооц харагдаж байгаа. Монгол хүн жилдээ дунджаар 35 кг ногоо иддэг гэсэн тооц. Тэгэхэд хятад хүн 350 кг. Орос хүн бас их идэн тийм ээ. А тэгэхээр бид нар зөвхөн дотооддоо биш. Бид нар цаашдаа энэ технологи маань сайжруулад энэ паркийг тусшаад амжилттай болох юм бол бүсэнд байгуулж болно. Тэгээд бид нар гадагшаа экспортод экологийн цэвэр юм гаргах юм бол ягаад тэгэхээр манай энэ жимсний цагууртай холбоотойгоор манай Монгол оронд тарьж ургуулсан юм бол амт нь дэг зэрэг юм байна гэсэн. За ингээд за хүлэмж юм байна. Жилийн дөрөв үйлдвэрлэлийн тус ингээд тасалдалгүй үз жимсээ аваад иж болох юм байна. За одоо энэ та хөрөнгө тооцоотой холбоотой мэдээлэл өгөөч. Аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаасаа энэ одоо 60 хүлэмж байдлаа гэхэд энд бас сонгон шалгуулалтаар нөгөө зээл мэйл хөнгөлтөө зээлэнтэй олгоно гэж сонсогдож ирсэн л та. Хөрөнгө тооцоо нь ямар хүн гэж байна. Тэгэхээр Чандман агар парк гэдэг одоо тэр ерөнхий одоо толгой компани байна шүү дээ. Тэр компани маань ерөнхийдөө энэ агар паркийнхаа төслийг аж үйлдвэрийн яамд танилцуулаад дэмжигдээд
тэгээд жижиг дунд үйлдвэрийн сантай гэрээ хийсэн баг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн сангаас бол одоо ямар сан тавьж байгаа гэхээр та нар бага бүрдүүлээд тэзүүгөө хийгээд ирэл гэсэн юм. Тэгээд дэмжиж Орох хүмүүсээ. Тэгээ орох хүмүүсээ гэсэн. Тэгэхээр жилийн 4 улиралд энэ одоо өдөр болгон шинэ ногоо авахын зүйлийг манай төр засаг мэдээж хэрэг дэмжинэ. Энэ бол одоо хүн амын хүнсний аюулгүй байдал. Цаашдаа нийгмийн тал дээр маш ач холбогдолтой. Тэгэхээр нэг хүн яваагүй энд 60 хүн нэг зорилгын дор нэг төслийн хүрээнд орно. Тэгэхээр бол энэ дэмжигдэн. За яг тухайн хүлэмжийн хувьд бол 800 м квадрат нарлаг хүлэмж нийтийн дэд үтцтэй дулаан, цахилгаан, ус бүх юм нь одоо орон сууц шиг байна гэсэн үг шүү дээ. Тэр ногооч хүн бол тэрний талаар санаа зов. Энтэйгээ нийлээл ерөөсө 150 сая төгрөгөнд төсөв ихний тооцоо гарч байгаа. Нэг хүлэмж. Нэг хүлэмж. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагч бол 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн ийм зүйл. Тэгэхээр ерөнхийдөө бид нэр жилд болвол 2 удаагийн ургац авна гэд зүгээр өгөрцийн дээр тооцоод үзэхэд 1 м квадратаас нэг 25 кг буюу 2-оор үржүүлэхээр нэг 50 орчим кг. За сайн технологитой бол метр квадратаас 30 хүртэл авна л да үрж. Ингээд зах зээлийн үнээр тооцоолоод үзэхэд бол нэг хүлэмж жилийн борлуулалтын орлого нэг 144 сая орчим төгрөг харагдаж байгаа. 150-ыг гаргасан 144 жилд орох юм байна. Зардлуудаа хасаад инхээр энэ бизнес бол 2 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ийм тооцоотой төслийн танилцуулгыг 2 удаа хийлээ. Тэгэхээр хүмүүс энэ дээр одоо загварын хувьд бол хэцүү юм байна гэд. Тэгээ бид нэр одоо ерөнхийдөө 1 дахь 2 дахь өдөр хүмүүсээ бүртгээд энэ хаврын одоо газар гисэл 4 сар гарангуут бид нар санхүүжилтээ эхлэх юм бол бидний тавьж байгаа зорилго бол барилгаа хаажилт эртхэн ороод ер нь нэг 60 хоногийн дотор 2 сард л барих юм байл. Тий 45-аас 60 хоногт. За ингээд барилга явж явах хооронд ногоочтой бид нар сургаад үрсэлгээгээ зэрэг бэлдээ явна. Тэгээд барилга дууслаа бид нар оруулахад бидний тооцоогоор 7 сарын 1 гэхэд бид нар төрөөчийн анхныхаа ургацыг аваад иргэддээ өгье гэсэн ийм л зорилготой ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр бас сонирхолтой. Бас одоо юу гэдэг олон жил гас шийдлээ хайгаад болохгүй яах вэ их үү гэж дээж дооргүй арга мухарж ирсэн. Энэ одоо хүнсний ногооны, нарийн ногооны хангамжийн асуудлыг шийдэх бас тийм сонирхолтой төсөл эхлүүлж байгаа юм байна лээ. Тэгээ та бүхний ажилд амжилт хүсье. Одоо ногооч хүнийг ургац царийн хүн байг энэ төр гэж ирээдэг байлгүй. Тий баярлалаа. Мэдээж хэрэг одоо манай ногоочтой хувьд бол үнэхээр одоо бор зүрхээрээ илгээрээ явж байгаа л ийм улсууд. Тий. Тэгэхээр одоо нэг ийм системтэй болчихсон шал өөр болох байна. Системтэй болоод тэгээ энэ сайн технологич бий. Паркинг системийг цаашдаа бас манай аймаг орон нутгууд сонирхож байна л. Эхлээд бид нэр өөрсдийнхөө хүн амыг шин ногоогоор ингээ хангаах боломж байгаа. Эн чинь бол одоо зөвхөн дулааны асуудал тэрний жоохон хөрөнгөний л асуудал байна. Тэрнээс бид нэр гар утас юм уу одоо бенз машин хийх гээгүй шүү дээ. Тэгэхээр дотооддоо энийг л хийчих. Тэгээ баярлалаа энэ ярилцлаганд оруулж одоо бидний саналыг Монголын нийт ард иргэдэд одоо хүргэсэн явдал талархаж байна. Тэгээд бүгдээрээ ер нь хамтарч хөдөлмөрөө нэгдэж монголчууд нэгдээд ингэж хийх юм бол болохгүй бүтэхгүй гэх зүйлгүй гэж ингэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа танд амжилт.